За хавтгад хоёр цэгийн хоорондох зай. За энд А цэг x1 y1 гэсэн координаттай. За энд ямар нэгэн b цэг x2 y2 гэсэн координаттай байсан гэж бодъё. За өөрөөр хэлэх юм бол x цэгийн A цэгийн OX дэх координат нь x1, OY дэх координат нь y1 байна. За энэ нь болохоор x2 бишээ y2. За хоорондох зай гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ хэрчмийн уртыг олно л гэсэн үг. За мэдээж y энд бол ингээд тэгшүнст гурвалж үүсэж байгаа. Тэгээд бидний олох гэдэг зай маань энэ тэгшүнст гурвалжны гипноз. За харин энэ урт нь юу болох вэ гэхээр x2-оос хасах нь x1 байна. x2 гэдэг чинь энэ урт. Энэ уртаас яг энэ дугаар уртыг хасчихаар x2-оос хасах нь x1 гэж гарч ирнэ. Мэдээж энэ урт маань энтэй тэнцүү учраас бид ингээд очиж байгаа. За энэ урт нь болохоор юу гэж гарч ирэх вэ гэхээр y2-оос хасах нь y1. За тэгээ Pythagorean теоремсоор AB-ийн квадрат, гипнозын квадрат гэдэг бол x2-оос хасах нь x1-ийн квадрат, y2-оос хасах нь y1-ийн квадрат байна. За зайг нь олно гэдэг чинь мэдээж AB-ийн AB хэрчмийн урт гэсэн үг. Тэгээ эндээс хоёр талаас нь язгуур гаргахаар ийм болно. За энэ дээр нэг зүйлийг анхааруулхад x2-оос хасах нь x1-ийн квадрат, x1-ээс хасах нь x2-ийн квадрат энэ хоёр хоорондоо тэнцүү байна. Тэгэхээр А дээрээ байна уу, ихэндээ урдаа хаана байна уу ерөөсөө хамаагүй шууд энэ томыг ашиглаж болно гэсэн үг. За жишээ 1 А нь хасах нэг 4 гэсэн координаттай цэг, Б нь 2 5 гэсэн координаттай цэгүүд байх юм бол энэ хоёрын хоорондох зайг болоо. За бид нэр AB гэсэн хоёр цэгийн хоорондох зай гэдгийг AB хэрчмийн урт гэж ойлгож байна. За тэгээ шууд дээрх томыг ашиглана. За энэ бол x1, энэ нь y1, энэ нь x2, энэ нь y2. За тэгэхээр язгуурын доор x2-оос x1-ийг хасна. Тэгэхээр 2-оос хасах нь хасах 1. Энэ нь квадрат. Нэмэх нь y2-оос y1-ийг хасна. 5-аас 4-ийг хасна. Тэгээд энэ нь квадрат. За мэдээж энэ бол хасахын нэмэх нь бол 3 болно. За дэлгэрэнгүй чимэл 3-ын квадрат. Нэмэх нь энэ болохоор 5-аас 4-ийг хасаад 1 болно, 1-ийн квадрат. За 3-ын квадрат бол 9-тэй тэнцүү, 1-ийн квадрат бол 1-тэй тэнцүү, нийлээд язгуур дор 10 гэж гарч ирнэ. За жишээ 2 А нэм координаттай, Б нэм координаттай, С нэм координаттай. Ийм цэгүүдэд оройтой гурвалжны периметрийг олоо гэж. За эхлээд цэгүүдэд тэмдэглэх юм бол А орой нь энд байх нь байна. Өөрөөр хэлбэл хасах 3, хасах 2 дээр координаттай. Б орой нь болохоор 1 4 буюу энэ дөрөвтэй. С орой нь болохоор 1 2 3 4 5 1 энэ дөрөвтэй ийм гурвалж байна. За энэ гурвалжны периметрийг олно. За периметрийг олно гэдэг чинь 3 тал болоод 3 талынхаа нийлбэрийг олох хэрэгтэй. За эхлээд AB-гийн урт гэдэг бол язгуурын дор энэ чи x2 гэж тооцно. x2-оос x1-ийг хасна. 1-ээс хасах 3-ыг хасах юм бол 4 болно. За тэгээд тэрний квадрат. Нэмэх нь 4-өөс 2-ыг хасах юм бол нэмэх 6 болно. Тэрний квадрат. За тэгэхээр язгуур дор 16 дээр нэмэх нь 36. Язгуур дор 52. 52 гэдэг бол 4-ийг үржих нь 13. Тэгэхээр 2 язгуур дор 13. За ингэж болтгоно. За одоо бид нэр BC-гийнхаа уртыг олно. BC-гийн урт бол язгуурын дор. За энийг x2, энийг x1 гэж ойлгоно. За 5-аас 1-ийг хасаад 4 болно. 4-ийн квадрат. Нэмэх нь
y2-оо энэ y1-гээ энэ гэж ойлгох юм бол 1-ээс 4-ийг хасаад хасах 3-ын квадрат. За энэ бол мэдээж язгуур дээр 16 дээр нэмэх нь хасах 3-ын квадрат нэмэхс болоод язгуур дээр 25 гэдэг бол 5-тай тэнцэн. Энэ урт бол 5 юм байна. Энэ урт болохоор 2 язгуур дээр 13 гарсан. За одоо AC-гийн уртыг бол. За энийг x2, энийг y2, энийг x1, энийг y1 гэж үзнэ. За x2-оос x1-ийг хасах юм бол нэмэх 8 гэж гарч ирэх юм байна. 8-ын квадрат. Нэмэх нь 1-ээс хасах 2-ыг хасах юм бол нэмэх 3 болно. 1 квадрат. За мэдээж 8-ын квадрат 64, 3-ын квадрат 9 гэхээр язгуур дээр 73 болно. За 73-аас ямар нэг юм язгуураас гарах учраас энэ чигээр нь орчихно. За ингээд периметр гэдэг бол 2 язгуур дээр 13 дээр нэмэх нь 5, нэмэх нь язгуур дээр 73 гэж болно. За жишээ 3. А нь 1 2 гэсэн координаттай, Б нь болохоор x 3 гэсэн координаттай, С нь 4 5 гэсэн координаттай юм цэгүүдийн хувьд А Б болон BC нь А Б гэдэг хэрчим BC гэдэг хэрчим хоорондоо тэнцүү байдаг бол x-ийг олоо гэж. За тэгэхээр эхлээд А Б-гийн уртыг тодорхойлъё. А Б-гийн урт гэдэг бол эндээс нэгийг хасна. Язгуур дор. Тэгээд квадрат зөвшөөрөлнө. Нэмэх нь 3-аас 2-ыг хасаад 1 гарна, тэрний квадрат. За ийм бол. Харин BC-гийн уртыг яаж болох вэ гэхээр 4-өөс x-ийг хасаад квадрат зөвшөөрөлнө язгуур дор. Дараад нь 5-аас 3-ыг хасаад квадрат зөвшөөрөлнө. 5-аас 3-ыг хасаар 2 учраас 2-ын квадрат очиж байна. За тэгээ өгсөн нөхцлөөс А Б болон BC-гийн уртууд тэнцүү. Эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр язгуурын дор x-ээс хасах 1-ийн квадрат дээр нэмэх нь 1 тэнцүү, язгуурын дор 4-өөс хасах нь x-ийн квадрат дээр нэмэх нь 4 гэж гарч ирнэ. За язгуур дотор байгаа илэрхийллүүд тэгээс гэдэг нь ойлгомжтой учраас шууд хоёр талын квадрат зөвшөөрлөд язгуург болгочих болно. Энэ дээр бүрэгдчихлээ. Энэний квадрат нэмэх нь 4. За тэгээд энэ квадратуудаа задлаад эмэгтэйд бичвэл x квадратаас нь 2x нэмэх нь 1. За нэмэх нь 1 дээр энэ нэгээ нийлүүлээд бичих юм бол ийм болно. За дараагийнх нь болохоор 16-аас хасах нь 8x нэмэх нь x-ийн квадрат нэмэх нь 4. За энэ хоёр нийлээд бол 20 болох ёстой. За түүнээс гадна бүгднгийн тэнцвэрийн тэмдэгнээ 100 гарталд оруулах юм бол энэ хоёр хоорондоо шууд устчихна. Тэгээд хасах 8x нь өгшөөд нэмэх 8x болоод 8x-ээс 2x-ийг хасгаар 6x. За энэ хоёр нийлээ 20 болцсон байгаа. Өөрөөр нь болохоор хасах 20 болоод энэ хоёртойгоо нийлэнгүүтээ хасах 18 тэнцүү тэг гэж гарч ирнэ. За эндээс мэдээж x тэнцүү 3 гэж болдог юм байна.